За тэгээ өнөөдөр өглөө би юунаас цуглаан үрж явах замдаа бибигийн маань тавьдаг нөгөө нэг өдөр бүрийн талхнаас тавьдаг өдөр бүрийн талхнаас нь гидсэн байгаа. Тэгээд өнөөдрийг харсан хүн байна уу? Үрж явах замдаа юм уу? Facebook-ээр харсан хүн байна уу? За цөөхөн байна. Ямар ч байсан өвхөрийн зурагтай те тэрвэрлсэн зурнуудын зурагтай байсан уу? Тэр нь өчтөрөх байсан. Өчтөрөх харж байдаг ч юм уу? Өнөөдрөх байсан. Өнөөдрөх байсан. За тэрнээр тэгсэн байсан. Гөрх ингээд зургнууд ингээд гэр бүлээр юм шиг байна. Тэгээд жижигхэн зураг, хоёр том зураг ингээд гуруулаа бие биенийгаа тэрвэрсэн хөөрхөн зураг байгаа. Өнөөдөр цулаан тараад дээшээ сүлжээ барьдаг газар очихор нэг харах юм бол айгүй игдүүтэй зураг байгаа. Тэгээ яасан гэсэн доотлолт нь тайлбар байсан. Тэр өдрөөр талах тэр хэсгийг бичсэн хүн тэр бичсэн хүний гэр бүл нь гэр бүлдээ нэг дөрөнтэй гинэ. Аав юм уу хин нэг нь тийм эсний хараар тэрвэрийг гэлөө. Нэг тийм өрөө хэлдэг. Тэгхийн бол хаач байсан гэр бүлийнхэн бүх гишүүд ирээд нэг газар цуглаад хоорондоо тэрвэрлцэнгээ бие биенийгээ хайраа сануулдаг тийм зүйлсэн ба. Тэгээд би тэрийг уушаад аягүй сэтгэл хөдлсөн. Бас ийм зүйл байвал зүгээр юм байна. За тэгээд энийг өнөөдөр үгийн цагийнхаа дундуур үе үеийн хэрэгжүүлэх гэж бодлоо. Тэгээд би үгийн цагаа явж байгаад эзэн үгийг дамжуулаад ярьж явах үедээ үе би та бүхэнд нэг орайлог гэхүүд уршаал гэхүү юм хэлнэ. Тэр бол би тэрээд гэж хэлнэ. Тэрээд гэж хэлэнгүүт эргэн тойрондоо байгаа тийм дор хаш 5-аас дээш шүү. 5-аас дээш хүн нэг баг болоод хоорондоо тэрвэрлцээд чаг тэрвэрлцээд эргээ салахтаа тэр хүмүүс биеинд юу гэж хэлэх хэрэгтэй гэхээр Есүс танд хайртай шүү гэдэг Бурхны хайрыг сануулж хэлнэ гэсэн үг. Ойлгосноо? Ойлгоогүй юм байна уу? За дахиад нэг дөрөв хэлчихье. Хэрвээ эргэн тойронд чинь тэрвэр тааны тэр тойрогт орж амжаагүй тэрвэрлж чадаагүй хэн нэгэн байх юм бол нэг юм уу 5-аас доош хүн байх юм бол тэр хүмүүсийг наашиг гэж дуудахгүй олоолаа байгаа хэсэг нь тэр хүмүүс дээр очиж тэрвэрх нь байна. Ойлгосноо? Тэгэхээр би уусараад энэ үгийн цагийн дондор үе тэгж хэлнэ шүү. Ойлгосон тийм ээ? За бүгдээ тэрвэрэд яасан бэ? Тэрвэрэд 5-аас дээш шүү. Авсан бүрэн дээрээ. Тэгээ манай ч ажилд авчингуудаа нэг төрхөө ажиллаж байгаа учраас цалин тавих хэрэгтэй болсон. Цалин тавих гэхээр нягтлан хэрэгтэй болдог. Цалингаа бодох нягтлан хэрэгтэй болсон. Нягтлан цалингаа бодонгууд няруун цалингаа тавьж өгөх хэрэгтэй болсон учраас дахиад нэг няруу ажилд авсан. Тэгээ 3 хүнтэй болсон. За нэгэнтээ 3 хүн ажилд авсан учраас дээр нь өдөрт нэг дарах хэрэгтэй болохгүй юу? За ингээд нэг гүүрэндээ 4 ажилтан буюу нэг нь дарга 3 зэрэгтэй ингээд 4 ажилтан нэг гүүрийг манахын тулд 4 хүн ажилд авчлаа. Тэгсэн гүүрийг ингээд тэр одоо нэг хэсэг одоо компани магийн болчихж байгаа. Тэгсэн яасан гэсэн санхүүгийн хямралд ороод орон тооны цавхтал хийх хэрэгтэй болжээ. Хүмүүсээсээ 4 хүн яхаараа ажилд авчт юм бэ гэ дээрэс нь цохолт ирэхгүй юу. Тэгсэн хинээс эхэлж ажиллаа салсан гэсэн чи харуулаасаа эхэлж ажиллаа салсан. Уг нь бол гүүр хархан зорилго байсан тийм үү? Гүүрийг аюулгүй хархан зорилго байсан. Гэтэл яасан юм дээр яг орон тооны цавхтал болоод явах байсан чи халах хүн болсон чинь гол хэрэгтэй байсан хамгийн анх хэрэгтэй байсан тэр хүнээ халаад үлдсэн 3 дарга нь үлдсэн байгаа. За нэг юм жижигхэн төв. Бас нэг та нар Гүлливерийн адал явдал гэдэг киног үзчихсэн үү? Үзчихсэн үү тий? Тэр юм дээр нэг юм үйл явдлаа. Гүлливер болохоор нөгөө нэг одоо жижиг жижигхэн шаргалчийн хүмүүсээ оронд очоод үлгэр дээрээ тэгдэг тий. Очоод тэгсэн Гүлливерийг хараад нөгөө Гүлливер чинь тэндээ авраг битэн болоод өстэй гайхаад бишрэл бөө юм болоод тэгээд тэгсэн тэр жижиг хүмүүсийн одоо хүмүүсийн тэр ертөнцид 2 янзын улс байдаг. 2 янзын улс байдаг. Тэгээд тэр 2 янзын улс Гүлливерийг очсноос эхлэл хоорондоо дайтдаг байсан. Тэгээд Гүлливер нэг өдөр гайхсан энэ үед яагаад энэ хоёр улс ингээ яагаад ингээ хоорондоо дайтаад идэм болоо гэд. Тэгээд асуусан чи хүмүүсээс нь мэдсэн чинь хүмүүс мэддэггүй. Нэр бид яагаад дайтаад байгаа юм болоо вэ? Яах гэж дайтсан дай гэсэн тэр шалтгаанаа мартцсан. Тэгээ Гүлливер асууж явсаар хагаад нэг овоо нэг учир мэддэг нэг хөгшин одоо дээр очиж асууж байгаа юм те. Та нар яагаад дайтаад байт юм бэ гэдгсэн чинь нөгөө хөгшин юу гэж хэлсэн бэ гэсэн чинь дээр үед нь манай энэ хоёр хааны аав хоёр хаан байсан юм аа. Тэгсэн чинь тэр хоёр хаан нэг удаа хоёлоо уулзаж нэг зоог барих болоод тэгээ зоог барьсан чинь урд нь чансан өндөө тавьсан гинэ. Чансан өндөө тавихлаар нэг хаан нь ингэж барьж гонцгой талаар нь барьж хагаад нөгөө нэг урт талаар нь тавны ирмүүдээр зохиод идчихдэг. Нөгөө хаан болохоор ингэж хөвтэйгээр барьж хагаад зохиод хаалаад идчихдэг. Тэгс нөгөө хоёр хаан чи харж ийсэн чи ягаар өндгийг ингэж хаалтыг гэсэн гинэ нэг л.
Гэхдээ манайд явгасаад ингэж хагалт шүү дээ. Үгүй энэ чи ингэж хагалах хэрэгтэй байсан шүү гээд тэрнээс бол бөө хэрэгсэн гэнэ нөгөө хоёр үгэн хаан чинь. Тэгээ яасан бэ гэхээр үндгийг ингэж хагалж болохгүй. Ингэж хагална. Ингэж хагалахгүй бол бид нар дайн хийнэ гээд би энийгээ үндгийг зүгээр л нэг талаас нь хавлуулдаг болох юм тул хоорондоо дайн хийсэн. Тэгсэн нөгөө нэг үрүү хүмүүс хоорондоо нөгөө дайныг хийж явсаар хагаад нэг мэдсэн чинь юунаас ууш дайцааж мартцсан. За бас нэг юм түүх. За өөр нэг түүх байна. Тэр түүх нь ямар түүх вэ гэхээр дээр үед нэг зочдууд Европт гэсэн баха газраас очижсэн. Нэг зочдууд ийм засвар хийхээр болоод тэгээд ингээд шатных нь хонглыг ингээд хэсэг хэсгээр будсан гинэ. Хэсэг хэсгээр будангаа. Тэгээд нэг хэсэг газрын будчихгуудаа хүмүүсийг тэр нөгөө будсан шатан дээр гიშүүлчихгүй тул тэр хүн нөхөөрхөн цэвэрхэн хувцастай нэг хүнийг залууг авчиж зогсоогоод зүгээр л ингээл өнгөрөөдөг гинэ хүмүүсийг. Дээрээс хүрээд ирэнгүүт та ийшээ явна гэх ингээд нөгөө будсан газар дээр гიშүүлдэг өнгөрөөдөг. Доороос ирэнгүүт ийшээ явна гэх будсан газар дээр гიშгэлгүй өнгөрөөдөг. Тэрнээс хойш 20-30 жил болоод будаг хатсан. Тэгсэн чи тэр газарт л ингээд үе улраад л яг нэг ингэж зогсдог нэг хүн байдаг гинэ. Заавал. Тийм хүн заавал ажил тавтай. Тийм орон тавтай буудалд нь орон тавтай. Яагаад тэр хүн байх ёстой гэдэг ч мэдтгүү. Тэр хүн яагаад тэнд өөрөө байж өөрөө тийм ажил хийх ёстой гэж мэдтгүү. Тэгээд ингээ үе улраад. Тэгээд сүүлд нь тэрний хүүгийнх нь одоо асууж байгаа шүү дээ. Та яагаад энд ингэ зогсдөө? Яагаад энэ ажлыг ингэ хийдэг гэж мэдэхгүй шүү дээ. Намайг л энэ ажлыг хийж ажилд авсан. Тэгээд манай ажилд манай өвөө ажиллаж байсан, өвөөгийн аав ажиллаж байсан. Ингээд үе улраа бид нэр үе үеэрээ энэ ажлыг хийсэн уусаад байгаамаа гэж. Хийж байгаа ажилд нь нэрч байдгүй. Шатан дээр зогсдог хүн гэх юм уу? Хүн өнгөрүүлдэг хүн гэх юм уу? Нэрч байдгүй. Зүгээр нэг тийм орон тооны ажилтан байдаг зав. За нэг юм 3 зүгээр жижигхэн түүхээр өнөөдрийнхөө үгийн цагийг эхлэе гэж бодсон. Тэгээ энэ мэдчлэн бидний амьдралд яагаад хийдгээж мэдтгүү. Яг учир шалтгаан нь яг юу вэ гэдгийг мэдтгүү. Жигхэн гол үнцэнэ мартцсан ямар нэгэн зүйл бас байдаг юм болов уу гэж. Тэр тусмаа итгэгч хүний амьдралд, итгэгч хүмүүсийн амьдралд жигхэн гол шалтгаан нь юу юм бэ гэдгийг бид нэ заримдаа мартаж амьдрах тохиолдлууд их байдаг юм болов уу гэж. Энэ тухай бид нөө өнөөдөр эзний үгийг жоохон сөхөж үзье гэж бодлоо. Тэгээ энтэй их төстэй нэгэн түүх, саяын 3 түүхтэй төстэй нэгэн түүх Лук номын 21-ийн 3-аас 6 дээр гардаг. Бүгдээрээ Библийг эргүүлээ харцгаая. Тэгээд хэрвээ хин нэгэнд чинь Библи авахгүй бол тэр Библи байхгүй хүнийг олж очиод Библийг харуулаарай манайхаа. Лук 21-ийн Лук 21-р бүлгийн 3-аас 6. Очгүй гитар шуугаад байх шиг байна. Очтой. За, энэ нэг юм үйл явдал л да. За би уншиж байгаа та бүхэн дагуул хараарай. 21-ээс нь уншъя. Есүс дээшээ харж Эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг харав. Мөн 2 зэцээс өргөж буй нэгэн ядуу бэлэсэн эмэгтэйг тэр харав. Тэр харав. Тэгээд Есүс ингэж хэлсэн байна. Би та нарт үнээр хэлье. Энэ ядуу бэлэсэн эмэгтэй бүхнээс илүү өглөө. Учир нь тэд бүгд тэр хүмүүс илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв. За тэрийн дараа дахин нэг өөр нэг үйл явдал болж байгаа. Зарим хүмүүс сүмийн тухай тэр нь гоёмсож чулуунуудаар болон өвлийн зүйлсээр чимэглэгдсэнийг ярьж байхад нь Есүс та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд гэвэл нэг ч чулуун нөгөө чулуун дээрээ давхарлаж үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэж хэлсэн байна. За энд яг нэг газар нэг байран дээр л болсон бахи хоёр янз үйл явдал болж байгаа тийм. Эхнийх нь болохоор өрөөл өргөж байгаа тухайн үед миний ойлгосноор болохоор сүмийн өрүүлийг өргөх үед яадаг байсан юм болоо гэж бодсон бэ гэхлээр урд нэг юм өргөл өргөдөг сав юм уу эсвэл тийм өрөөл өргөдөг тусгай газар байсан шүү дээ. Тэгээ синагог буюу чуулганы урд одоо яг энэ хэсэгт юм байна гэж ойлгоно л да.
Тэгээд тэнд хүмүүс очиод нэг нэгээр өргөлөө хийдэг. Хоёр цоосын хүн болгон харсныг бодоход тэр үед хүмүүс өргөлөө довтоо мохтонд хийж нууж идэр өргөдөггүй байсан шүү. Зүгээр аваачид хийдэг байсан шүү. Тэгэл лагла баян хүмүүс хамгийн түрүүнд өргөсөн байна те. Хамгийн түрүүнд очиод мөнгө гаргаал хүүдийтэй мөнгө зөнгө ингээд сусаар гээл хаяал. Тэнгүүд хүмүүс ямар их өргөж байна. Энэ ч гэсэн бурхан таартай хүн багтаа эдэр гэж ингээд яриад тийм нэг үйл явдал болсон шүү. Гэтэл нэг ядуу эмэгтэй очсноо 2 зэцоос өргөсөн. Нөгөө зэцоос нь буудат хүүдээтэй мөнгө шиг амар гой сарх маргч дуурж унахгүй шүү дээ. Очсноо таг таг хоёрхан дуурсан. Тэгээ тэрийг харангуудаа хүмүүс дотроо юу бодсон бэ гэхээр хөөр хідөө хоёрхан цаас өргөжсэн дараа цолуулж байгаа ядаж 3 болгож байгаа өргөх нь яв да ч гэдэг юм уу, ямар багыг өргөж юм да ч гэдэг юм уу. Эсвэл за хүмүүс тийж бодхоос илүүтэйгээр магадгүй тэр эмээ өөрөө 2 зоос өргөчөөд хоёрхан зоос тэр их мөнгө өргөсөн хүмүүсийн нэргэд өргөж байгаа да ямар их тийм юу гэдэг л өөрөө голонгоо санаа зовсон эцсэн тийм зүйл байсан бол. Гэтэл Бурхны хүү Есүс Христ нөгөө агуу Есүс Христ маань юу хэлсэн бэ гэхээр энэ хүн хамгийн ихийг өргөлөө гэж хэлсэн. Энэ хүн хамгийн ихийг өргөлөө. За эндээс юу дүгнж болох вэ гэхээр хүмүүс бид нар болохоор заримдаа Бурхны үнцэнтэй тооцдог зүйлүүдийг үнцэнтэй тооцоос илүүтэйгээр бид нар өөрсдөө үнцэнтэй зүйлүүдийг бий болгоцсон байдаг. Жишээ нь энэ дэр байгаа магадгүй цуларсан байгаа хүмүүс тэр өргөлийн хэмжээнд илүү анхаарал тавиад байсан баг. Өөрөөр хэлбэл тэр үнцэнд нь л тэр хэмжээнд их байх юм бол үнцэнтэй гэж бодоод байсан баг. Гэтэл Есүс эзэн энд хэлж байна. Энэ хүн хамгийн өрхийг өргөлөө. Есүс эзэн хамгийн чухал юм юу гэсэн бэ гэхээр тэр хүний зүрх сэтгэл нь л байсан байхгүй юу? Зөв хоёрхан зоос ч гэсэн гэрт нь очиход юуж байхгүй ч гэсэн хоёрхан зоос өргөж байгаа тэр гайхамшигт зүрх сэтгэлийг харахтаа энэ хүн хамгийн ихийг өргөлөө гэж зүрх сэтгэлийг хараад хэлсэн байна гэсэн. За энэ нэг юм үйл явдал. Энд яг л сүм чуулганы хүмүүс гэдэг юм уу, дэлхийн хүмүүс гэдэг юм уу харж байгаа зүйлүүд нь Есүс эзний буюу Бурхны харж байгаа зүйлээс өөр зүйлийг үн цэнтэй тооцож байгаа нэгэн жишээг энд маш гоё тодорхойно гаргаж томрооно юу гэдэг вэ? Тий, за тодорхой харгасан байна. Энгийн үгээр хэлчих. За, хоёр дахь үйл явдал нь. За тэндээс хүмүүс Есүсийг гайхуулсан байна. Дагалдагч нь юу гэж гайхуулсан гэхээр эзэн минь энэ хардаа ямар гоё сүм бэ? Юунаас интернетээс эдгээр харж ирсэн магадгүй хин цацаа хин эдгээр Европт очиж исэн бол харж ирсэн баг те. Католикийн очиж байгаа үед харсан баг. Католикийн нөгөө сүмүүд эдгээр чи янзын гоё шүү дээ. Ингээл очингуудтай амар гоё юм уран сэлбэртэй эрдэнийн гоё чулуунууд шигтгэж барьцсан. Тэгэл нүсэр агуу дотор нь ингээл ойрлох юм бол зүгээр миний харилсан сонсогдохгүй юм шиг. Эсвэл цуурайтаж барайл бүр гоё болоод нэг муухай дуулдаг хүн очиод дуулангууд гоё дууд сонсогдож барайл. Тийм байхаар айгүй гоё зүсэм чулуунууд. Тэр сүмийн байрыг тэр байшинг харангуйтаа дагалдагч нар нь юу гэж бодсон бэ гэхээр ямар гоё сүм бэ гэж бодсон. Магадгүй тэр сүмийг барьж байгаа хүмүүс ч гэсэн юу гэж бодсон бэ гэхээр эзнээс өмнө чи гоё байх хэрэгтэй. Эзнээс өмнө чи гоё хийх хэрэгтэй. Эзнээс өмнө чи мөнгө хаях хэрэгтэй гэж бодож байсан. Тэгж барьсан баг. Гэтэ тэр зөвлөдөө буруу зүйл биш. Гэхдээ эзэн тэр сонирн биш байсан байхгүй. Есүс эзэн. Сонирн биш байсан өөрөө хэлж штэ. За та нар харжээ. Энэ гоё байшингууд, энэ гоё сүм чуулганы, энэ байшин, энэ уран бүтээлүүд нэг өрөө тавьсан байгаа, дээр нь гаргаад тавьсан байгаа. Нэг чулуун нөгөө чулууныхаа дээр үлдэхгүй болтлоо нуурж өнгөрөх тэр аимшигт өдөр ирэх болно гэж хэлсэн. Дэлхийн эцсийн өдрийг зөвхөн хэлсэн ба тийм үү. Гэхдээ тэр үедээ Есүс эзэнд хамгийн гол үн цэнтэй байсан зүйл нь юу юм бол? Яг энэ үйл явдал дээр. Есүс эзэн миний бодлоор тэнд байгаа олон хүмүүс энэ сайхан сүм чуулганы баялагийг хараад баярлахаас илүүтэйгээр өөрийнхөө мөнхийн авралын төлөө санаа тавьсаа гэдгийг хүсэжсэн болов гэж. Өөрөлд тэр аимшигтай өдөр ирэх үед тэр мөнхийн аимшигтай өдөр ирэх үед бэлэн байгаасаа гэдэгт илүү санаа тавьжсэн болов гэж. Мөнхийн авралт. Амен. За бид түрүүнийхээ хэлжсэн юм хэлэх чинь зарим хүмүүсийн ившээгээд нойр нэглээд хүрээд хэлсэн учраас за бүгдээрээ тэрвэрэд гэж хэлээд тэрвэрэд гэж хэлсний дараа тэрвэрлцээд бие биендээ эзэн бидний авралт санаа тавьдаг шүү гэж урамшуулж илээ. За тэрвэрэд.
Ямар амар залгуу тэрвэрт юм бэ? Суугаагаараа муугаагаараа тэрвэрч байх юм аа. Гой босч байгаа халуухан тэрвэрлээ. Манайхаа халтууртаад байна штэ. Тэгээд эргээ суучих юм бол эргээд нойр хүрэн штэ. Ялгаа байхгүй штэ. За. За уучлаарай. Урд өмнө Ариун бол пастарлаа сургаал дээр ингэж хүмүүсийг босгож барьж ингэж дэгэлдэггүй байсан баг. Уучлаарай. Тэгэхгүй бол ингэж өөдөөс хүмүүс хөвшигээд байт юм аа. За, Иохан 3 дугаар бүлэг дээр очиё. За, Иохан 3:15 дээр ингэж хэлж байна. За, энэ 3:15-аас өмнөх хэсгүүдийг үзэх юм бол Есүс ер нь яах гэж дэлхий дээр ирсэн тухайд яриад байгаа өөрийнхөө. Тэнгүүтээ эзэн сүүлд нь дүүн жилхтээ ингэж хэлж байна. Энийн түүнд гэдэг нь буюу өөрийгөө хэлж байгаа. Надад итгэгч хүн бүрийг мөнхийн амьтаа байлгахын тулд билээ. Өөрийнхөө энэ дэлхийд ирсэн зорилгоо дүгнэж хэлээд байгаа шүү дээ. Бүр хамгийн чухал зорилгоо. Бүр өөрийнхөө дандаа үн цэний төлж исэн тэр зүйлийг хэлж байгаа. Яг энэ үн цэнийг ч гэсэн түрүүний тэр сүнж болгоны байр Есүс итгэгч хинч мөхгүй харин мөнх амьтаа болох юм. Бурхан өөрийн хүүгээ Есүсийг ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ гэж. Тэгээд ерөөсөө өөрийнхөө энэ дэлхийд ирсэн зорилго өөрийнхөө нь ерөөсөө үргэлж үнцэн тавьж дотроо бүргэлж бодож явж исэн зүйлээ энэ л ерөөсөө дүгнэлт хэлчихэж байгаа. Ерөөсөө биднийг аврахын төлөө. Таныг аврахын төлөө амин. Тэгээд би энийхээ эргэн тойронд байгаа хүмүүсээ гарыг барьж агаад Есүс таныг аврахын төлөө ирсэн шүү гэж бүр нүдрөө харж чад хэлтэй. Нүдрөө харж агаад би энэ үгийг бүр тэр хүний зүрхэнд үлдээсэй гэж хүсэж байна. Есүс таныг аврахын төлөө ирсэн шүү. За, одоо би өөрсдөө хэдэн асуултыг хүн болгон дотроо өөрөөсөө асуугасаа гэж бодож байна. Нэг асуулт хэдэн асуултуудыг асууя. Миний үнц энэ амьдралын маань хамгийн үнцэнтэй гэж боддог. Амьдралд маань хамгийн одоо зориг маань гэж боддог зүйл маань яг одоо энд сууж хахад юу байна вэ гэдгийг дотроо нэг хэдэн секунд бодож үзээд байх. Миний амьдралын яг жинхэнэ зориг. Есүс эзэн бол яг ийм үнц нүрийг тавьсан байт юм. Намайг аврахын төлөө гэсэн. Яг миний амьдралын үнц нь юу болоо? За, хоёр дахь асуулт. Бид нар яагаад бүтэн сайн болгоныг албатай юм шиг ингээл цуглаанд ирнгээл өглөө их тосоол тэгэл хитэн дуунууд 4 дууг ингээл Магдалины багийнхан 7 хоног болгоо өвдөрдөгчдийн толгоо өвдгөн байж гаргаал тэгэл тэрийг дуулаад тэгэл Магдалины өвдөрдөгч нь гарч ирснээр за бүгдээрээ босцгоо гээл ингээл тэгэл пастор нэг албатай юм шиг ингээл за өнөөдөр эзний үгнээс суралцснаа гэж Библийг гаргаж ирж байгаа л яриад. Бид нар ч гэсэн яагаад заавал ингээл энийг сонсоо суугаад идэх юм бол тоо гэж. Эний гол шалтгаан юу юм болоо? Жигэн үнц нь юу юм болоо? Гэдэг дахин нэг удаа бүгдээрээ бодож үзье. Бид нар өдөр болгон яагаад ажил хийдэг юм болоо? Юуны үнцнийг төлөх гэж бид нар ажил хийгээд хөнгө олох гээд гүрий хийгээд юм бол? За тэгвэл би ер нь юунд үнцнийг тавьж амьдрах хэрэгтэй юм бол? Юунд би үнцнийг төлж амьдрах хэрэгтэй бол? Надад хэрвээ ямар нэгэн төлчих чадхаараа баялаг юм уу ямар нэгэн зүйл байгаад би юунд үнцнийг төлж амьдрах хэрэгтэй юм болоо? Энэ талаар өнөөдөр би өөрийнхөө сурсан зүйлийг хэлэхгүй Библиэлд байгаа зүйлийг бүхэн та бүхэнд хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд энийг үгээр эзэн бидэнд амьдралынхаа өдөр тутамд ямар зүйлд үнцнийг төлөөсэй гэж хүсдэг болоо гэдгийг бүгдээрээ суралцъя гэж. За хамгийн нэгдүгээрт бид нар өөрсдийнхөө авралт үнцнийг төлөх хэрэгтэй. Өөрсдийнхөө авралт. Энэ аврал нь ямар аврал вэ гэдгийг бид нар ярихын тулд дахин нэг удаа би та бүхэн зүгээр сайн мэдээ гэж ярьдаг бидний Есүст итгэсний минь утга учир болсон
Тэр сайн мэдээ. Бид нар сайн мэдээнд итгэсэн учраас эзэнд итгэсэн. Тэр зүйлийг би дахин нэг удаа товчгоо ярьж өгье гэж бодлоо. Бид нар энэ сайн мэдээг мартаад ирэхлээрээ эзний хүсдэг тэр жинхэнэ үнцэнтэй зүйлийг мартаад эхэлдэг. Тэгээд өөр зүйлийн тухай эсвэл бодоод эхлэхээр бид нар цулаанд ирж байгаа эрэлт маань ч гэсэн зүгээр л нэг ёс төдийхөн эсвэл зүгээр ингээд эсийн магтж байгаа магтаал маань ч гэсэн зүгээр бүтэн сайн болгон дуулдаг болохоор гэж боддог ч юм уу. Бидний итгэлийн амьдрал ингээд хөрөөд ирдэг. Бид нэр сайн мэдээг үргэлж өөртөө ярьж явах хэрэгтэй гэж. Сайн мэдээг. Учир нь энэ сайн мэдээний төлөө эзэн хэлсэн те. Есүс Христ ирсэн. Хүмүүс бэлгсэн амийн өхийн төлөө. Бидний хүн болгон гимтэй. Амен. Бидний хүн болгон гимтэй, гим нүгэлтэй. Тэрхөөсөө эхлээд Есүс дээр ирэн иртлээ бидний гим нүгэлтэй. Одоо ч гэсэн Есүс дээр ирсэн ч гэсэн бид нар гимгүү биш гимтэй. Харин энэ гмийн төлөөс нь болохоор биднэрт мөнхийн үхэл байсан. Энэ мөнхийн үхлийн төлөөсийг төлөхийн төлөө мөнхийн эзэн өөрийнхөө Есүс Христийг илгээсэн. Харин Есүс Христэд итгэдэг хэн ч гэсэн эзнэр уучлагдана. Гэтэ шууд итгэсэн даруйдаа гимгүү цэвэр ариун болно гэж биш. Харин түүнд итгэсэн итгэлээрээ дамжуулан баг багаар эзэн рүү өөрчлөгддөг байна. Тэгээд та аврагдана. Мөнхийн үхлээс аврагдана. Энэ бол сайн мэдээ. Амен. Гэтэ ингээд аюу товчгоо ярьчингууд аюу амархан. Гэтэ нэг хин зүсгэлд хүрээд байхгүй ч байгаа юм шиг санагдах би. Гэхдээ ямар их хүн зэнтэй гэж бид нар ямар их өөдгөө хүмүүс байжгаад зүгээр л ямар ч үнгүүгээр мөнхийн амийн эзэд болсон бэ гэдгээ үргэлж санах нь бидний амьдралын үнц юм аа. Амен. Үргэлж санах нь бидний амьдралын үнц юм. Тэгээ бид нар хамгийн гол нь энэ аврал байхгүй юм бол бидний амьдрал юу ч байхгүй шүү дээ. Хизээ нэгэн цагт ингээд амьдралын сүүлийн мөч ирэхэд бид нар юу ч үл үлдэнэ. Зүгээр л мөнхийн үхэлтэй л үлдэнэ, өөрөө ч үлдэнэ. Тэгэхээр энэ зүйлийг бүгдээрээ санацгаая. Амен. Тэгээ одоо 90 тарандаа байгаа хүмүүстэй ингэж хэлээ. Та өөрийнхөө мөнхийн авралд баярлаарай. Тэг баярлах ёстой шүү гэж хэлээ. Баярлаарай. Би тэгээд өдөр болгоо нэг зүйлийг ингэж боддог л доо. Есүс бурхан намайг үргэлж хамгаалдаг гэдэгт итгэдэг. Гэтэ би бурхан намайг үргэлж хамгаалаад байгаа гэдгийг би мэддэггүй. Яагаад тэгэхээр их энгийн жишээгээ тайлбарлая. Яагаад тэгэхээр за би өнөөдөр нэг автын аварт орох байлаа гэж бодъё. Өглөө ирж явах замдаа орох байлаа гэж бодъё. Гэтэл ямар нэгэн тохиолдолд миний явж исэн машин гэрлэн тохиолдон дээр нэг ганц 2 секунд зогсоод тэгэл зүгээр цаашаа явсан бай. Гэхдээ би зүгээр явсаар байгаа цуглаан дээр ирлээ. Гэтэл яг тэр ганц 2 секундын зогсолт тэр цаг хугацаа мөчтэй тэр эзнээс ирээд тэр газарт би эзэн надад тэр зогсхийг зөвшөөрөөд тэгээгүйгээр би цаашаа явсан бол аварт орох байлаа гэж бодъё. Гэтэ яг энэ байдлаар бид нар эзнэр маш олон одоо хамгаалагддаг гэж боддог. Яг бид нар мэдэхгүй шүү дээ. Ягаад гэвэл бидний амьдрал болоогүй үйл явдал учраас бид нар юунаас хамгаалагдаад ч мэддэггүй, ямар аюул дундуур явах байснаа ч мэддэггүй. Бид нар мөнхийн үхлийг үзээгүй байхгүй. Үзээгүй болохоор бид нар заримдаа ямар аймаг юм бэ гэдгийг мэддэггүй. Тийм учраас заримдаа бид нар тэр үнцийг мартчихдаг. Гэтэ тэр үзүүлж болохгүй байхгүй хамгийн гол. Намайг автын осолд оруулж болохгүй байхгүй. Тэр болох юм бол би эцсэн миний намайг хамгаалцсанд баярлалаа гэж хэлэхгүй шүү дээ. Оролт тусан. Гэтэ оруулаагүй хамгаалж байгаа нэсний гайхамшиг байхгүй. Бид нар зарим нэг тийм аюултай нөхцөл байдлаас гарсныхаа дараа тэр эцэнд баярладаг те. Йоо яг унагшглаач гэдэг юм уу. Ачгаа над нэг удаа ярьж илүү хин ярьж илаа. Үйлдвэр дээр нэг аврах том төмөр хажууд нь унаа тэгээд бицэрч үхэж шахсан гэдэг. Яг тийм өвчөд болохоор бид нар мэддэг. Йоо амар юм боллоо. Хачийн болгошглаа гэд авраглаа гэж мэддэг. Гэтэл бидний мөнхийн үгэлч нэг энтэй адилхан зүйл байхгүй. Зөв эзэн бидний зүгээр л холд гэж өнгөрөөч байгаа. Тэрээс биш өө чи нараа унлаа шүү чи гэж байгаа айлгаж ярьж байгаа л ингээл тамийн ангал дээр авчирч байгаа л унахгүй яах уу гэл итгэхгүй яах уу гэл ингэж харуулдаг тийм аимшигтай эзэн биш байхгүй юу. Амен. Тэг бүгд энэ үнцнийг одоо бүгдээрээ санацгаа. Тэг энэ дэр хэлж штэ эзэн. Түүнд итгэж хүн бүрийг мөнх амьтаа байлгахын тулд байсан юм аа. Өөр үуч биш. Энэ л эзний үнц юм. Амен. Тэгэхээр бид нар энэ үнцнийг үргэлж санах нь бидний энэ үнцэндээ үргэлж талархах нь за яа эзэн байгаагүй бол өстой баларх байсан даа гэдгийг үргэлж бодож явах нь бидний амьдралын үнц юм аа. Амен. Тэгэхээр хамгийн нэгдүгээр үнц нь биднийг 10-аас гэж хэлдэг.
Тэгээд хоёр дахь нь болохоор энэ үнцэнээ үргэлж зүрхэндээ хадгалж яваасаа гэж хүсдэг байх нь эзэн. Тэгсэн тохиолдолд бид нар эзний өмнө даруухан байдаг байхгүй юу? Тэ? Яа, эзэн байгаагүй болчихнэ. Баларх байсан да гэж тийж бодох үедээ эсвэл нэг найз маань надад туслаад ямар нэг хүн төгслөө байдлаас гаргачингууд тэр найзтай уулзгаалундаа бидний заримдаа нэг даруухан мэдрэмж төрдөг штеп. Найз нь надад тийж туссан да. Тэгийг байсан болж баларх байсан да гэж. Бид нар хэрвээ энэ зэн үнцний дотроос ханж явах юм бол эзэнтэй үргэлж ойрхон байна. Тэгээд эзэн л улам илүү ойртно. Тэнгүүт бидний амьдралд гой өөрчлөлтүүд ирнэ. Тэр өөрчлөлтүүдээр дамжуулан бас олон хүмүүс тэр мөхийн аюулаас чөлөөлөгдөх болно. Амин. Тэгээд эзний хувьд болохоор яг одоо энд үргэлжлүүлээд хэлэхэд бид нар дэлхий гайхуулсан гой сайн үйлсийг хийж болно. Гэхдээ энэ бол гол ерөөсөө биш. Гой. Эсвэл сүнж болооны үйлчлэлийг бүрст янзтай чамбаа хийдэг байж болно. Гой намулдаг байж болно. Тэр ерөөсөө онц. Зөвөн зөв гэхдээ хамгийн чухал зүйл нь ерөөсөө биш. Бид нар айгүй мундаг бизнесмэнүүд байж болно. Зөвөн зөв. Гэтэ гол үнц нь биш. Мөнхийн эзэн энэ дээр бүр ерөөсөө ач холбогдол тавихгүй гэсэн үг байхгүй юу? Ач холбогдол тавихгүй. Хөөх чи өстө дэлхийг өөрчилсөн гоё мундаг инхийг сахиулсан гоё үйлчлэл хийсэн байна. За энэ ч л чамайг аврах шүү гэж хэлэхгүй. Чи сүмж болгонд ястаа мундаг намалдаг байсан байна. Гоё магтаалын багт үйлчлдэг байсан байна. Үнэхээр мундаг залуу байсан байна. Ястаа энэ ч л чамайг аврах шүү гэж хэлж хэлэхгүй. Ганцхан л зүйл чухал аа. Есүс Христэд итгэсэн түүний өмнө даруусч ирээд түүний өмнө гимшилтэйгээр амьдраад үргэлж өөрөөгөө өөрчлөхийг хүсэж ирсэн тэр амьдралаар амьдарч ирсэн үү чи гэж асуув. Энд чинь чамайг аврах шүү дээ гэж. Энэ бол жинхэнэ үнц юм амин. За бүгдээрээ бие биедээ за жинхэнэ үнц нь энэ шүү гэж хэлээд бие биенийхээ гарыг чанга шиг хатгая. Жинхэнэ үнц нь энэ шүү. Сурч боловсрч нийгэмдээ ямар нэгэн байр суурьтай үн цэнтэй хүн болох гэж зүтгэж магадгүй. Гэхдээ эзэн энийг хараад чи өстой боловсралтай залуу шүү. Чи энэ ч л чамайг аврана да гэж хэлж хэлэхгүй. Чи өстой хөөрхөө охин шүү. Гоо сайхан ертөнцийг аварна гэж хэлж хэлэхгүй. Амен. Тэгэхээр ганцхан зүйл биднийг аварна. Тэгэхээр энэ үн цэнийн төлөө бүгдээрээ үн цэнийн төлөө. Тэгээ бид нар ням гарыг болгон энд ирдэг юм утга учир нь ч гэсэн энэ бидний зүгээр л эзний өмнө даруусч ирж байгаа тийм. Эзэн минь ээ тэгээ бүгдээрээ энэс хойш ч гэсэн сүнж болгонд ихтэй яг энэ зүрсгэлээр ирцгээе. Эзэн минь та намайг аварсан учраас би танд үнэхээр талархаж байна. Тэгээ би үнэхээр ням гарагт ирэхгүй байж чадахгүй. Таны би үнэхээр өгүүлж ийн гэсэн зүрсгэлээр бүгдээрээ энэ газарт ирдэг болъё. Амен. Амьдралынхаа өдөр болгонд эзэн тастыг яг энэ дээр талархаж амьдрий. Би өөрөөгөө бас бодоод байсан чи ингээл гоё та нартай яриад байгаа ч гэсэн би өглөө босохдоо хамгийн түрүүний залбирал нь эзэн минь ээ миний ажлыг өнөөдөр амжилттай ойлгож өгөөч. Гэж залбирдаг үе айгүй их болсон байсан. Гэтэ үнэндээ би хамгийн түрүүнд тэрээ би амьдралдаа үнцний төлж байгаа бол би өөр ирэхгүй миний дотроос гарч явах хэвээр тэр дуу хоолой юу байсан бэ гэхэл ёо эзэн минь ээ намайг өнөөдөр аварсантаа нь баярлалаа гэж хэлэх тэр үнцний миний дотроос асчээвэл үнэхээр гоё байгаа байхгүй. Амен. Тэгээд за замгаасаа бус зүйл эзэн танай гарчтэй гэж итгээд эзэндээ итгэл нь гол юм болов гэж. Сургаал за гол үнцэн эзний гол үнцэнд тавьжсэн зүйл нь энэ юм байна. Тэгвэл бид нар эзэн энэ зүйлд гол үнцэнд тавьжсэн гэж би л аврагдана, би л эзний хүн гэж ингээл яваад байлаа гэж бодъё. Гэхдээ энэ хангалтгүй. Эзэн бас нэг зүйлд анхаарлаа хандуулах, яг өөртөө адилхан нэг зүйлд анхаарлаа хандуулахыг хүсдэг. Есүс эзэн өөрийнхөө авралд анхаарлаа тавиад хандуулаагүй шүү дээ. Би аврагдах гэсэн гэж яваад байсан байгаагүй шүү дээ. Би аврагдах гэсэн гэж. Есүс эзэн өөрөөсөө бусад хүмүүсийн итгэл тэр хүмүүсийн авралд анхаарлаа тавьчихсан. Тэг бид нар эзнийг дуурайх хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгэх юм бол бид нар өөрөөсөө бусад хүмүүсийн итгэлд бас авралд анхаарал хандуулах хэрэгтэй юм шүү дээ. Амен. Тэг бид нар энийг айгүй энгийн үгээр ярихаараа нэг сайн мэдээ тарах гэдэг. Сайн мэдээ тарах гингүүд бүгдээрээ түндэ мөн дээр очиж гоё сайн мэдээний цаас тараагаад ингэчих юм бол сайн мэдээ тараалт болчихсон шиг заримдаа бодчих гээд яваад идэг. Гэтэ тэрнээс илүү гоё утга байгаа юм. Сургаалт төгс 24:11 дээр ингэж хэлж байна. Бүгдээ сургаалт төгс 24:11 дээр очив.
14:11. Үхэлд баригдсан хүмүүсийг аваар алагдах газрынхаа зүг гэлдэх хүмүүсийг буцааж авчир гэдэг ишлэл байдаг. Үхэлд баригдсан хүмүүсийг аваар алагдах газрынхаа зүг гэлдэх хүмүүсийг буцааж авчир. Тэгээ бид нар яг түрүүний хэлсэн шиг мөнхийн үхлийг үзээгүй болохлээр бас тэр хүмүүс тэр мөнхийн үхэл рүү явж байгаа гэдэг амар аимшигтай үннийг бас заримдаа амьдралдаа ойлгодог үлдээ. Яг зөвхөн шингэтэл ойлгодог. Ямар аймаар юм бэ гэдэг юм. Би ч гэсэн тэгдэг юм шиг надад. Гэтэ үзүүлчих яа. Маргааш нь сэрж босч ирэл зөвхөстэй. Бөө сайн мэдээ ярьсан хүн гараад ирж магадгүй. Гэтэ эзэн биднэрт гоё хайраар мэдрүүлдэг юм уу? Үргэлж өөр хүмүүсээр дамжуулан чамд бурхан хайртай л гэдэг. Хайртай л гэдэг. Тийм ээ энэ эзний энэ хайрыг бүгдээрээ бас бусд хүргэмээр бусдын энэ авралын төлөө анхаарлаа хандуулдаг энэ төлөө үнцнээ тавьдаг баймаар. Энэ л ерөөсөө Есүс эзэнд хамгийн үнцэнтэй байсан шүү дээ. Ямар ч гойсон цуглаан харуулсан ч гэсэн нэг сонирн биш аа. Ямар ч өрөөлөөр үжсэн ч гэсэн тэр нэг сонирн биш байсан эзэнд. Бүгдээрээ нэг зүйл энэ дээр үнэхээр үнцэнэ тавь. Энийг дэлгэрүүлж удаан яриад чих шаардлага байхгүй. Тэгээ Магдалины багийнхан бүгдээр гараад ирэх бүгдээр хамтдаа эзэн магтангаа эзнээс энэ үнцнийг одоо миний зүрхэнд тавьж өгөөч гэдгийг гуйдах уу. Амен. Тэгээ бүгдээр хамтдаа босч байгаа залбирая. Бүгдээр хамтдаа зүрх сэтгэлээ нэгээд мөнхийн эзнээс ч сэтгэлээсээ гуй магадгүй энэ хүнсийн министр яг алхам дүүрэн байхгүй байж ч болно. Эсвэл яг энэ хүнсийн төлөв үргэлж бодож амьдрдаг байсан ч байж болно. Бидний хин нэг юм байна. Гэтэ эзэн энэ хүнсийн миний зүрх сэтгэл хизээ шүтлшгүйгээр тавьж өгөөч гэдэг юм байна. Жисэн босч байгаа сэтгэлтэйг эсэс харцгаа.